Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ хэн болгоны үзчихсэн Пингви цувралын түүхийг ярьж өгөхөөр бэлтлээ. Пингви анимашны анхны санааг зохиолч, найруулагч Оттмар Гатман гэх эрхэм 1986 онд Швейцарт байхдаа дэлхийн бүх хүүхэд үзэж болох энгийн хүүхэлдэйн кино хийхийг зорж бага бүрдүүлэн нэр дуу оруулагч Карл Бономгоор дуу оруулсан маш өргөц болж нүдэ олсон байдаг. Дөрвийн зохиомж төрхийг Тони Волп буюу Антонио Лаптелли ажилласан байдаг. Тони Волп нь өөрөө хүүхдийн номын зураач учраас пингвин дүрийг зөөлөн өнгө аястай, хөөртөм, улаан хашуу, хоёр хавтгай хөл гээд энгийн дүрсүүдээр маш чадваргаар дүрүүдийг бүтээсэн энэ зурлалын алдартай болох бас нэгэн түлхэр болсон. Пингви цуврал 1990 оноос BBC суваг болоод олон улсын сувгуудаар зэрэг цацагдаж 150 гаруй улсад гарч хүүхд хийгээ томчуудыг ч байлдан дагуулж чадсан. Эхний хоёр бүлгээ хийж дуусгаад харамсалтай нь 1993 онд Гатман 56 наснда нас эцэслэж төсөл хэсэг хугацаанд завсарсан. Ингээд 95-96 онууд Гатманы суурь санаа агуулгыг үргэлжлүүлж багийнх нь хоёр бүлэг хийгээд зогсон байна. 7 жилийн дараа буюу 2003 оноос 2006 оны хооронд Их Британий Hit Entertainment эрхийг авч 5 болон 6 дахь бүлгийг хийсэн. Гэсэн хэдий ч эхний 4 бүлгээг үзэгчдийг татаж чадаагүй. Энэ хүмүүсийн буруу биш. Хүүхэлдэйн киноны дараагийн үе хүч төрөн орж ирж шинэ урсгал болох 3D анимашн эдэлгэрч цаг төсөв их ортог уламжлалт аргаас тацгалдсан шилжилтийн үедтэй холбоотой. Гэхдээ энэ төрөл одоо анимашны нэгэн баг нь болж улам олон студ анимашн хийгдэж байна. 2017-2019 оны хооронд Японы алдарт Polygon Pictures болон NHK суваг аль биесны нэртэйгээр Penguin City нэртэйгээр урдын хөлбраа мөн 2 бүлэг хийсэн байдаг. Эхний 6 бүлгийн хийсэн аргачлалыг харвал дөрүүдээ өнгөт баримлын шавраар хийдэг байснаа дараа нь пластик материалаар хийж тусгаалan гараар бэлтгэсэн орчинд үрж стоп мошн буюу дүрсээр зураг тарж эвлэлэн хөдөлгөөнд оруулан хийсэн байдаг. Пингви бас нэг онцлог нь ямар нэгэн улсын хэл ашигладаггүй бөгөөд пингвис гэсэн өөрийн хэлтэй бөгөөд хөгжилтэй дуу аваа дохио зангаар харилцаг нь ямар ч улсын хүүхэд багчуудад үзэхэд хэлбэр ойлгомжтой болгон төгсөн байдаг. Дөрөв зохиолын хувьд Пингвин аав ээж охин дүү Пингатанд өндөртөх ба түүний сайн найз болох далайн хав Робби болон бусад дөрүүдтэй дүр бүрийн онцлогийг гаргаж чадсан нь илүү бодит хөгжилтэй болгодог ба гэр бүлийн үнцийн хүүхэд насны гин томоогүй бяцхан дүрсгүйд л алдаа оноогоо даван гарч буй талаар гардаг. Төсөлд нь гоё мэдээд болоход Артмен студ шинэ Пингви цувралыг 3D анимашн хэлбэрээр хийгээд эхэлсэн байгаа юм байл шүү. Манай сувгийг таалагдсан бол лайк, subscribe тарж биднийг дэмжээрэй. Ингээд дараа уулзлаа. Түр баяртай.